За, юудаж нэг цомхон бүрэлдэхүүнтэй өнөөдрийнхөө ивэнтийг үтэж эхэлж байна. Тэгээд өнөөдөр бол манай нөгөө 10-аас дээш жил ажилласан залуучууд маань, ах нар маань, эгч нар маань өөрсдийнхөө туршлагыг хуваалцдаг ивэнтийн 7 дахь дугаарын зочноор манай мобайл хөгжүүлэгч, ахлах хөгжүүлэгч Ганбаяр ах маань оролцож байна. Баярлалаа. За, юудаж бидэд бол танд нөгөө ивэнтийнхаа өмнө хэд хэдэн асуулт өгсөн байгаа тий. Тэгээд асуултынхаа хүрээнд бид нэр ерөнхий одоо нөгөө арга хэмжээг ингэж явуулахар байгаа. За, хамгийн ихний асуулт нь болохоор та ер нь энэ компанид орохдоо ямар нэг байдлаар ийм хүлээлт үүсгэж орж ирсэн байж таарч тий. Тэгээд хүлээлт нь ер нь амьдрал дээр хэр зөрсөн бэ? Ер нь ямар хуу мэдрэмж тухайн үед байсан бэ? Одоо ингээд яг өнөөдрийн Ганбаяр гэдэг хүн 10 жилийн өмнө ямар хүн байсан бэ? Тэр мэдрэмжээсээ хуваалцвал. Анх компанид орж ирж байхад тухайн үед интерактив гэдэг компани ч өөрөө сургалтын компани гэж зүгээр нөгөө хүмүүсийн шог яриагаар тийм яриа айгүйх зарцсан байдаг. Чи өөр компанид орох юм бол ер нь бол юм сурч чадахгүй. Интерактивд орох юм бол чи хамталт сурнаа. Тийм учраас ямар нэгэн байдлаар интерактивд орж чадах юм бол гэдэг яриа хүүхдүүдийн дунд тухайн үеийн оюутнуудын дунд айгүйх байсан. Тэгэл явж ирж чагларсан даа гэж. Тэгээд та ер нь конкурсд ч юм уу ер нь ямар байдлаар орж ирсэн? Урилгаар орж ирсэн юм уу? Дадлагаар орж ирсэн юм уу? Хурж ирэл юу яагаад шалгуултанд ороод шууд орж ирсэн. Ааха. Тухайд би яг бас сургуулаа төгсөөчгүй диплом авах бас 1 сарын өмнө хурж ирээд очраахын доор задлага хийгээд. Ааха. Тэгээд нэг 6 хоногийн дотор л чингэлэл орж ирсэн. Вау, гайхалтай. За, баяр үргэлж манайхаа. 6 хоногийн дотор чингэлэгдэнэ гэдэг нь одоо нөө бид нар 3 сар хүлээж иж эхлэхдээ хажуудаас нь богино хугацаа шиг сонсогдож байна. За тэгээд ер нь ажилдаа орсон эхний өдөр, эхний жилд хамгийн тод санагддаг одоо дурсамжаасаа хуваалцаарай гэсэн байгаа байхгүй. Тэгээд сайхан ч байсан, муухай ч байсан, юутаж тэр мэдрэмж хамгийн тод үлдсэн байгаа гэдэг хамгийн асуулт юм байна. Хамгийн анх 2015 онд ч орж ирээд дөнгөж тухайд манай компанид мобайл программист гэдэг юм уу албан тушаал байдгүйсэн, мобайл байдгүйсэн. Тэгээд орж ирэл эхний жилээ мобайлаа хийж эхэлгээл. Тэгээд хийсэн боловч эхний харилцагч нь миний эхний харилцагч Алтан жолоо групп байж таараа. Тэгээд Алтан жолоо нэлээд тухай эвгүй болцсон байж байгаа. Би дахиж ороод яваач мэдгүй нэг хүүхэд дахиж ороод юмаа үзүүлсэн ч учир зүггүй загнаалаа. Чи юу юм бэ? Чи гэж баахан загнуулж байгаа. Би юугаа ч ялгаагүй. Юу анх удаа өгч байгаа юм дээр үг гэсэн. Манайх би битээсэн. Тэгээд тэр л хамгийн эвгүй дурсамжуудын нэг нь болчихж байгаа юм уу? Тэр л одоо бас нэг 10 жил ажилласан хүмүүсийн айгүй хар дарсан ч зүүч тэр үе өнгөрсөн гэж юу нэгтэй те. За юу хийсэн. Хэцүү үед байсан. Та тэр үед нөө мобайлаараа хөгжүүлээд явж байгаад яг жуниор байсан үе гэсэн үг те. Тэгэхээр дөнгөж орж ирээд яг эхний жилээр гэсэн үг шүү. Тэгээ орж ирээд нэг сарын дотор илүү нэг борлуулалттай тэр ажиллаад нэг хийгээл яваад очсон. Тэгээд цаг нь шууд тасч гараад. Борлуулалтын аппликейшний түүх тэгэхээр тэндээс ихсэн гэсэн үг үү? Та өмнө хөгжүүлсэн байсан систем дээр орж ирээд тэр дээр нь ажиллаж эхэлжсэн гэсэн үг үү? Тэндээс цааш нэр тухайн үед яг нөө ид хатуу аппод хийгдэж явдаг байсан. 16 оноос эхэлж яг ERP-ийн мобайл хөгжиж эхэлсэн, хийгдэж эхэлсэн. Тухайн үед намайг хийж эхлэх гэж хахад ERP манай лужины хийгдээд 1 жил болцсон. Тэгэнгүүт гигэнт нэг юугаач мэдгүй нэг банд орж ирсэн те ERP мобайл дээр хийн гэж тэгэнгүүт хүмүүс их гайхсан баг. Гүү гэдэг яриаг явдаг байсан. Тэгээд яг хийгээд 1 жил гарan хийсний дараа юу яагаад дотроо аяг төрчлөлтөө болж ирсэн. За наад чинь бол арай бүтэхгүй байна, болохгүй байна. ERP мобайлаар хийн гэж юу гэдэг энэ жижиг юм дээр энэ том юм багтаан гэж юу гэдэг. Тэгээд захиралтай явж үзсэн. Тэгээд захирлахаар чи өөрөө ямар байна гэдэг нь би бол хийчмээр байна. Хийчвэл айгу амарлах гэдэг юм гэсэн захирал. За тэгвэл наад хүмүүс юу гэж ярьж байгаа нь хамаагүй чи хий. Би араас чинь дэмжээдэг гэсэн. Тэгэл өөрчлөлт тэгсээр байгаа л 2 вершн гаргацсан явж байна да. За баярлалаа. Одоогийн бүх одоо мобайлын суурь тавигдсан хамгийн гол хүмүүс одоо манай Ганбаяр ах байгаа. За тэгээд бас тэр зөрөгтэй шийдвэр дээр Нууган Баяр захирлаас дэмжсэн нь бас танд айгүйх тэр үедээ хүч өгжсэн гэж ойлгож болох нь тий. Тэгвэл бол тэгээд яг тухайн үеийн захирлууд дарга нар ч тэгээд гүй хатуугаараа явсан дээр юм байна. Гэж бүгд ингээд шууд болог тавьчихсан байхгүй. Тэгсэн чинь захирал тэндээс гарч ирсэн. За
чи чадна гэж явал чад би чамд дэмжиж. Тэгэл түүнээс хойш өгдөрсөн. Гой төхөн. За одоо болохоор лээрээ нөгөө нэг та 10 жилийн өмнө байсан Ганбаяр гэдэг хүнтэйгээ нэг кофе уугаад одоо хоёлаа ирж байгаа шиг ингээд суух юм бол нөхөрт ер нь юу гэж хэлэх байсан бэ? Маргалдах уу, хэрэлдэх үү, эсвэл зүгээр юм гоё сургамжтай үг хэлэх байсан уу? Гэхдээ ер нь чи зүг яваа шүү. Тэгээд жиндээ анхаараа л гэж хэлсэн. Өөрч нэг хайхтар ихлээд одоохондоо ч бас мэдрээгүй л. Ажил онцлогийн хувьд бол илүү зөв явж байгаа шүү. Тэгээд бити шантраараа гэдэг үг болчихсон тий. 10 жилийн хугацаанд амар их юм сурч байгаа юм чинь. Би өнөөдөр өөр компанид өөр газар хэрвээ ажилд орсон байсан бол яг л нөгөө хатуу юм хийдгээрээ хийгээл одоогийн чат GPT-ийн хийж байгаа юмыг л ер нь хийдгэл болцсон байна л гэсэн үг байхгүй. Тэгтэл хэрвээ тэгээд яг өөр компанид орсон хатуугаар хийгээ явж байгаад юу яасан бол өнөөдөр ингээд чат GPT шууд алгатуулаад гарч байгаа байхгүй тий. Тэгтэл өнөөдрийн бидний хийж байгаа юм чинь болохоор тэрнээс тис өөр чат GPT өөр арайч энэ төвшөнд хүрээг байгаа л гэж бодоод байна тий. Зөв. Маш гоё ярилттай. За, карьерийнхаа туршид хамгийн их бахархдаг нэг шийдвэр, за нэг биш байсан ч болно. За, өөр шийдвэрүүд байсан ч болно гэж. За, тэгээд зөвхөн таны хувьд хамгийн чухал гэж бодож исэн тийм гоё зүйлээ ярилцсан мэл. Одоо ERP-ийн мобайл чинь л өөрөө хамгийн яг гол шийдвэр гэж тарсан шүү. Тухайн үедээ бол үгүй байна би чадахгүй байна гэж болсон бол өнөөдөр бас хааж үрцээ явж байгаа юм билээ тий. Тэгтэл тэгээд тэрэн дээр тэгээд зоргилж орсны ачаар л юу яасан болов? Зөв. Одоо нөгөө мобайл хөгжүүлэгч болохоор тань ингээ мобайлын суурь тавьсан нэг зүйл нь өөрөө бас тэр урам зориг гэхээс илүү танд ер нь агиух зориг байсан уу? Эсвэл би энийг чадандаа гэсэн итгэл байсан уу ер нь? Одоо ингээл явж байгаа л яг уу ингээл код юм чин, систем юм чин мэдээж алдаа гарна, асуудал гарна тий. Харилцагчаас ингээл уурлан, дотоодоос маргаа үүснэ. Тэр үед та ер нь сэтгэл зүгөө ер нь цааш нь яаж гоё ер нь авч явъя гэж бодсон бэ? Би чинь өөрөө нөгөө нэг тийм юмд ууралсан ч хурдан гарчдаг юм тийм стресстэй удаан байгаад байж чаддгүй. Тэгэл ажлаас гараад бол ажлын юмыг мартдаг. Ажил дээр ирсэн бол ажил руугаа ордог тийм юм болохоор нэг тэр хүмүүсийн ярьж байгаа нэг тийм юутай санагдаж байгаагүй. Сүртэй нөлөөлөх үзэл байгааг хүсэх юм шүү. Тэгээд тухайн үед чинь болохоор манай компани уур амьсгал өөрөө бас аюу гоё байсан. Бүгд нэг хүн шиг байсан. Тэгээд өглөө анх ажилд орж ирчээд 6 цаг болцсон. Ажлаасаа тархаа гарах гэнгүүт IT паркийн нэг юм өрөөнд гарч байгаа ганц жавтан байхгүй. Тэгэхээр за яаж хаяа гарах вэ гэдэг нэг жоохон сууйдаа гэд 7 цаг боллоо хөдөлж байгаа юм байна. Тэгэл нэг 8 цагаас өсвөлээл нэг ганц нэгээрээ ингээл гарч эхлэв. Тэгэж гараад тэгээд ер нь тухайн үед чинь өглөө 8 дээрэл орой 11 12 хүртэл ажиллах бол ийм хэвийн үзэгдэл болцсон. ERP дөнгөж хөгжижсэн болохоор бүгд л амар их ажилтаа байсан. Яг тэрний ачаар бас айгүй их юмнууд гарнаас гарсан байна. Зөв. Нилээ ер нь тууштай дайрсны хүчинд одоо өнөөдөр юм манай мобайлын суурь нь бол тавигдаад одоо байгаа ERP-нуудын маань суурьд ер нь тавьчихсан гэж. Тэгээ тэр үеийг одоо сонсхолоор ингээд ах ихчнэр маань ер нь дан ажил хийхээс гадна бас ингээд дотооддох юм нөө хоорондын харилцаа одоо юм хөвчлөлтөө байгаа зүйлсээ бас айгүй гой зохион байгуулдаг байсан юм шиг бас санагдах байхгүй. Та тэр үеүүдээс жоохон бид нар туваалцах юм бол яг юу гэж хэлмээр байна? Одоо тэр чинь зөв юмрэмтэй. Тэр үеийн одоо тэр бол ер нь бол цэвэр ЗБ багийн юм болчихлоо гамаас тий. Тухайн ЗБ баг яаж ажиллах вэ? Хүний нөөцүүд маань яаж ажиллах вэ? Тэр доторх зохион байгуулалтыг яаж хийж хүмүүсээ яаж нэгтгэх вэ гэдэг дээр тухайд сайн ажиллаж ирсэн болоо. Тэгэхэд одоогийн шиг юм бас 100 гаруй үнэтэй байсангүй 60 70 үнэтэй байсан болохоор бас хамаагүй өөр байсан. Зөв. За баярлаа. За юудаж энэ хүртэл манай ERP-ийн суурийг маш гоёор тавьсан Ганбаяр ахта маш их баярлаа гэж хэлье. Одоо энэ зөндөө олон залуучуудын харилцагчтай хүмүүс. За одоо дараагийнх нь хэсэг болохоор одоо бидэд бол яг нөгөө нэг ажил дээр бол за Ганбаяр ах чинь ингээл мобайл хөгжүүлдэг шүү дээ гэдгийн бодолтой байдаг. За тэгээ та яг хувийн хөндлөлөөсөө одоо ингээд харах юм бол юун дээр илүү сонирхолтой хоббитой. За өмнө нь байснаас ер нь сүүлийн үед юун дээр илүү ингээд анхаарад сонирхож ер нь эхэлж гин. Энэ талаараа ингээд ярих юм бол бас энэ ажлын стрессээ тайлдаг гой юм аргуудыг одоо сурцсан байж тарах гэдэг шүү дээ 10 жилийн хугацаанд. Тэгэхээр тэр талаасаа бидэрт нэг арай өөр Ганбаяр гэдэг хүний үнцгийг ярих юм бол тухайн
дөнгөж төгсчүүд болохоор хамгийн их стрессээ тайлдаг юм ууланд гардаг. Машинтайгаа гараал шишин мөн орой морой өдөр хамаагүй тэгэл хаашаал хамаагүй харсан төгтөөд шууд авахгүй чичээд ганцаараа жаал чийлэр суушаал тэгэл нэг хөөдрө ачаалаад нэг жоохон тайлмар хайдаар. Сүүлийн үед болохоор өнгөрсөн болон тэрний өмнөх жилүүдэд буудлын спортоор нэг хэсэг явлаа. Бас нислэгээр параглайд юм биш. Тийм тэрүүгээр нэг хэсэг явлаа. Одоо тэгээд аль альны тур завсарлсан байж байна. Ер нь тэгээд одоо тэр нэг ууланд гардаг байснаас одоо жоохон экстрим параглайдинг хийн гэдэг чинь ер нь л аягүй экстрим болж эхэлж байна шүү дээ. Тэгээд тэр ер нь бол яг тэр нөгөө адреналин интернет ажлын стресс ч юм уу ер нь ингээл юмэг мартуулж байна уу ер нь хүмүүс хэлсэн шүү дээ тий. Чин яг шүкрөөгөл уулан дээрээс үсрээд тэгэл бүх юм бааш тий. Юу н тэр ажлын шаардлага юу харин яаж амьд гарахул гэж бодогдно гэсэн шүү дээ. Буудлын спорт ч юм болохоор нэг илүү анхаарал төвлөрөх, өөрийгөө удирдах чадварыг илүү сайн суулгаж өгдөг. Тэгэхээр тэрүүгээр бас хичээлсгээд аягүй хэрэгтэй спортуудын нэг. Гоё хариулт байна. Та ер нь үргэлжлүүлээд одоо өөр спорт руу орж үзье ч юм уу сүлийн сонирхолтой хөдөлж байгаа эсвэл одоо энэ түр завсарласан байгаа спортоо бас үргэлжлүүлээд явъя гэж бодож байна уу? Параглайдингаа бол үргэлжлүүлэх байх. Тэрнээс гадна одоо жоохон мотороо бас кросс руу орох санаа байна. Гэхдээ одоо тэгээ цаг хугацаа идэх байх гэж. Гоё юм те. Залуучууд маань ч гэсэн хобби мэрэгчлээ ер нь ингээд яг ажилласаа салгаад өөрийгөө бас тайвшруулдаг зүйлтэй байх хэрэгтэй гэдгийг энэ хариултаас ер нь ойлгож авах гэж бодож байна. За үүний дараа ер нь бол ингээд хамт олондоо хуваалцмаар хөгжилтэй сэтгэл хөдлөм гоё дурсамж юу вэ гэд хэлэх юм бол тэрний ер нь бол ингээд зөндөө олон гоё дурсамжтай юм байгаа ч тийм. Тэр дундаас хамгийн ойрхон санагдчих байгаа гоё хөгжилтэй гоё дурсамж. Дийлэнх дандаа нэг ууж иж байгаа тоолбот. Захирлаа хөөж үзлээ, захирлаа хөөгдөж үзлээ. 10 жилийн хугацаанд их юм болсон. Их юм болсон. Захирлаа хар шөнөөр 4 цагт босч ирч тест хийлгүүлж илаа гэдэг. Бид нэг онцгой агуулгах дээр нэг тоолгын систем, агуулгын тоолгын систем нэвтрүүлэх гэдэг. Тэгээд цэндэтээр шүн ингээ хийсээр байгаа 4 цагт дуусч байгаа байхгүй. Маргааш өглөө нь хүлээлгэж өгсөй. Тэгээд шүн хаас орбитны тийш онцгойн агуулгах руу явж байгаа. Тэгээд тэн дээр захирлыг шүн 4 цагт босгож ирээ. Тэгээд захирал шүн нөгөө бар код уншигч авчихсан ингээ тооллогоо игээд тийж үзээ. Цэндэтээр маань хараад болж байна уу гэх. Тэгчиж тэрний тэгээд тэр туслаа амжилттай хаач чадчихлаа. Тэсийн бас нөгөө нэг том төслүүд дээр бас аягүй суглааны төсөл шууд нэвтрүүлэх үеэр шууд хипэрээр ингээл яг ард нь ингээд биелэн тэр халуун студ дотор ингээд суугаад хийж явах үед бас аягүй гоё зөндөө байна уу. Тэр ерөн захирлыг тест хийлгэн гэдэг бол бас хэр аргийн аавын хүүгийн чаддгүйс амар юм хэлсэн маш их хөгжилтэй санагдсан байна. Дараа нь бичлэгээ үзэл захирлаа сонсоор гэдэг гоё. Тэр нь өөрөө тухайн үеийн компани ямар байсныг харуулж байгаа болов. Нөө дарга цэргийн харьцаа гэдэг чинь яг юун дээр байсан. Яг тийм моментууд дээр нөө манлайлагч нар яаж гарч ирж байгаа. Тэгээ захирал өөрөө яг тэрэн дээр өөрөө манлайлж гарч ирж байгаа. Гарч ирээд шөнийн 4 цагт уулын том компани том захирал хүн. Бидний төсөөллөөр бол тийм юм байж болохгүй шүү дээ тийм. Тэгтэл бид нарыг үгүй маа гэж гарч ирээд ингээ өөрөө чиглүүлээ явж байна гэдэг чинь өөрөө бас нэг юм харуулсан болов. Гоё хариулт байна. Одоо ер нь бол нөгөө залуучуудаагаа сонсох яг нэг харьцаатай нэг ойлгоход яг тийм зүйл айгүй чухал юм байд юм шиг санагдээ. Яг нөгөө залуу орж ирж байгаа ажилтнуудынхаа зүгээс хэлэхэд тань ч гэсэн тухайн үед бол тийм юм бас байсан байхын тэгээд удирдлагууд манд бид нартай энийг харьцангыг ойлгоод яг нэг гоё найз шүү. Яг хөө ингээд зугаалах ч юм уу ажил дээр ер нь бол захирал нар ер нь яг ингээд нэг төвшин сайхан бууж ирээл яг тийм нэг гоё моментууд дээр бас одоо тэгээд явуулах бас зүгээр санагддیں۔ Надаа. Тийм. Тухайн үед яг л тийм л байсан л да. Тийм. Яг ажил дээр ороод ирэхээр яг бүгд дарга зэрэг. Ажлаас гараа явангуудаа яг найзууд болцсон. Манай хууч нөгөө тоог захирлын мэднэ шүү дээ. Мэднэ. Тоог захирал чинь яг ажил дээр орж ирээд нөгөө яаж ч л өөрөө юм хөнгөнсөө болоод тэгээд нэг үг хэлэнгүүт ингээ бүгд салгалж байгаа юм чи юу. Тэгээд яг ингээл яг тийм нэг даргын үднээс ажил дээр харьцаж харж ирсэн гарангуутаа шууд маа сэтг нэг нэрээ тоглоом хийдэг. Тэнгүүт гүйгүй энэ захирал чинь сая ажил дээр өөр хүн байсан да гэж бодсон. Хин билээ гэдэг. Хин билээ чинь гэдэг. Тэнгүүт гарангуут нөгөө нэг найз дарга зэргүүдээ болоод хэлээ. Тэр харьцаа тэгээд нэгнийгээ тийм хүндэл нь өөр аягүй байсан учраас тэр үед тэр ажлаас гараад найз болдог нь аягүй байсан болов.
За тэгээд тэр хүндлэл дээр дагаж бас нөгөө нэгэндээ итгэдэг. За энгийн зүйлээр ч хамаагүй шүү дээ те. Ер нь ингээд жижигхэн юм дээр хүний гаргаж байгаа хандлагыг одоо энэ ивент багийн зохион байгуулалт байгаа ивентүүд дээр харж болдог. Тэмцээн боллоо гэхэд одоо хамгийн түрүүлж хин цагтаа ирж гин хин нэгнийхээ ингээд төлөө ингээд анхаарч ин гэдгээс ахуулаад тэр нөр ажлын харилцаан дээр бас айгүйх нөлөөлдөг шиг юу санагддаг. Тэгээ тэр үеийн төслүүд ажлууд айгүй амжилттай хавьчихсан бас тэрнтэй нэлээ илүү нягтуусантай холбоотой байх гэж бас хардаг. Тийм. Яг нэг хүмүүс шиг байж чаддаг байсан үе гэхгүй. За баяр хүргэе. Бид нар ч ихэнх цаашдаа тийм нэгт байхын төлөө хичээдгээе залуучуудаа өнөөс ирэхэд. За энэ компани энд хамт олон таны хүн болгоход хэр их нөлөөсөн гэж та бодож байгаа вэ? Эсвэл өөр хамт олон одоо эндээс өөр газар ажилласан бол өнөөдрийн та яг одоо байгаа Ганбаяр гэдэг хүнээс арай өөр байх байсан болов уу гэдэг юм одоо ингэ бодоод нэг үзэхэд яг тийм юм байна уу танд? Яг түрүүний хэлдэг шиг тий. Хэрвээ өөр компанид байсан бол би өнөөдөр яг хэмэл оюухан дайг алгатуулаад одоо яах вэ гэдэг чиглэл орж ирэх байсан болов магадгүй тэгээ өөр юм хөөгч байсан болов тий. Энд байгаадаа болохоор ингээд нэг илүү нэм динамик юмнууд дээр ажиллаж байгаадаа одоо юу мэрч юм тий. Арай л хэмэл оюуханыг арай гүйцэх технологи байна л гэх юм уу тий. Тийм л байна. Тэгээ experience бол одоо Ганбаяр ахын болон одоо манай компанид хоригдлуулсан мэдлэг ChatGPT-ийн нэг хэдэн минутын промптоор ер нь бол дарагдах арай болоогүй гэдэг ер нь л агуулгыг маш тавчханд бол илэрхийллээ тий. Маш гоё хариултаа энэ ChatGPT-г бас тий. Арай болоогүй шүү. Надаас сураарай гэх. За гоё хариултаа. За тэгээд ирээдүйд энэ компанида үлдээд яг тань шиг одоо ингээд ирээдүйд 10 жил боллоо. Залуучуудаа өөрсдийнхөө туршлагыг хуваалцаа суух бас ийм карьерийн ингээд төсөлтийг хийх ч юм уу. За 10 жил биш юм а гэхэд те энэ компанид гоё үр дүн гаргая гэсэн залуучуудаа та яг одоо энэ 10 жил болсон энэ компанид ажилласан энэ компаниг мэддэг хүний хувьд яг ямар гоё зөвлөгөө тийм гоё үг хэлхийг хүсдэг вэ? Тэр үгээ та яг одоо энд маш гоё нээлттэй хэлж болохоор намайг анх ажилд орж байхад надтай зэрэгцээд манай ангийн 2 ч хүүхэд орж ирсэн тухай үедээ. Тэнгүүтээ яг 2 жил, нэг нь 1 жил гарсан болоод нэг нь 2 жил болоод ажлаас гарцгаалсан. Гараад өөрөөсдийнхөө дахиад нэг нь одоо нэг IT төсөлтэй байна, нэг нь бас нэг IT-ийн компанид байж байгаа. Сая гараад өөр чиглэл рүү явж байгаа шиг байна. Тэгээд тэр хүмүүсийг одоо харахаар яг л нөгөө нэг эндээс гарахтаа ямар мэдлэгтэй байсан яг тэргүүрээ шахав. Мэдээж хэрэг нэмэлтээр нөгөө нэг юм хагас хуус мэдлэгүүд бол байж л байгаа. Тийм. Тэгэхээр би өдөө хүртэл 10 жил 11 жил одоо энэ чинь ингээд гүрийж ажиллахад маш их юм өөртөө авч байгаатай адилхан. Шинэ залуучууд маань хэрвээ энд хэдий ч удаан ажиллан төдий ч мэдлэгч яг тэр хэрэгээр тэдэн шүү гэдэг юм хэлээ та тий. Тэгэхгүй бол тэгээд өөр газар орвол яг л цэврий шүү. Тэгэхээр ямар ч гэсэн нэг залуу байгаа дээрээ зүгээр юм сурахын төлөө илүү их ажиллаарай. Нэгэндээ айлах гэмнээд миний юм болцсон гэдэг чигийг аль болох битгий гаргаараа миний юм болцсон ч гэсэн чиний юм болж юу тэрэндээ айлах туслах гэж үзээрэй тий. Олон жилийн өмнө бид нэр яг нэг хүн шиг байдаг юм байсан юм маань өөрөө тэр ихгүй. Чиний юм дуслаа гэ би хаяа явчихдгоо. Би чамд яаж туслахаар байна? Хоёул харилцан нэгэндээ туслалцаа гэдэг ийм үзэл бодолтойгоор ажилладаг байсан болохоор ажил айгүй их сайн явсан баг тий. Өстой гоё хариулсан тий. Одоо ингээд нэг нэгээ дэмнэх гэдэг чинь ер нь амьдрал дээр ч ямар ч хүний харилцаан дээр тийм юм бол ер нь цаашдаа юм айгүй амжилттай болохын ер нь суур гэж ер нь л хардаг. Та энэ бас маш гоё оновчтойгоор илэрхийлээ гэж бодож байна. Тэгээд энэ үгнээс мань залуучууд маань бас ер нь юм бодоорой. Тэгээд сая хэлсэн өгүүлбэр дээр онцлоо. Тэгэхэд манай компани бас нэг онцлог байгаа шүү дээ. Бид нар яг ингээд энэ дундаа ингээл ой чи нэгхэн алдаг гаргасан мэж тэ нэгээ засаачтэй гэж байгаа ч гэсэн бид нар яг ингээд гаднаас харагдах өнцөг дээрээ маш том одоо Монголын хамгийн ууган компани гэж ер нь л явж гин. Энд байх юм бол бид нар маш их экспириенсийг ер нь цуглуулах боломжтой. Тэгээд энд байхдаа нэг л энгийн юм хийх байгаа шүү дээ тий. Одоо жишээлбэл зөвхөн одоо энэ iPhone гэдэг утсыг хийх биш, маш олон төрлийн iPhone, Nokia юу гэдэг бүх төрлийн утсыг хийж үзэж байгаа. Энэ туршлага ер нь дараагийн ажил дээр, амьдрал дээр чинь бас хандлага чинь маш их нөлөөлөх байхаа гэж хэлж ингэж ойлголоо тавчлаад хэлэх юм л. За тэгээд өнөөдөр оролцогчоор оролцсон ингээ Ганбаяр ахта баярлалаа бүгдээрээ. За миний яг ингээд мэдсэн асуултыг хэлж байна.
За тэгээд одоо олонгод нөгөө манай ивент маань бас хараахан дуусах болоог байгаа. Тэгээд 10 жил ажилласан бид нараас нэлээд олон ажилтнуудтай. За тэгээд уламжлал ёсоор одоо энэ дараагийн үнэ та энэ нэрсээс харж байгаад меншн хийгээрээ тодруулаагүй байгаа нэг юм шүү. Одоо хэлэх юм бол дараагийн зочноор өргөдөн гэсэн үг. За багцааны 178 хүн биш шүү. Очих орчгүй. Очих орсон ба. Улаан гайда тий. Улаанх байхаагүй? За хилцээхаа найз улаанх байх гэж бодож байна. За дараагийн орчтой манай улаанаа гаргана. За энэс гэр ингээд манай албан ёсны ингээд яг гол асуултууд бол ингээд дуусж гин та хэдээс маань бас энэ нэг туршлагатай хүнээсээ асуух асуулт ч юм уу тийм зүйл байх юм бол бас нээлттэй асууж болно шүү. Хоёлаа бас нэг талаар их сайн ярьсан юм шүү дээ. Одоо өгөх юм байна уу? Гавдад гаргахаас юу гэж асуумаар өгөөд асуудаг шиг сүүл хэлсэн шээ. Одоо тэгээ яг тэр үед байсан залуучууд одоо байгаа залуучууд ер нь ийм зөрүү гарч байна. Одоо хүмүүс чинь нэг өстө генерашны ялгаатай эднэр өстө дургуй нүрэл хаяал гараа авчдаг өстө мө балаа юмнууд гэж ингэж яриад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт энэ үед энэ одоо та тэр үеийн одоо нөгөө найзуудтайгаа ажиллаж исэн атмосферийн өөр одоо дүүийн генерашны хүмүүстэйгээ ажиллахад ер нь юм тэр үеийнхээс юм гэп ер нь үүсэж байна уу? Нэг актер гэп бас. Яг таны хамт ажиллаж байгаа хүн чинь бүр таг жинзэн шүү дээ тий. Мэдэрдэг ч юм уу. Нэг актер зүрх бол байхгүй зүгээр. Тухайн үеийн нийгмээсээ шалтгаалал жоохон өөрчлөлтүүд байгаа. Одоо тухайн үеийн бид нар ажлаа алдхаа зайдаг байлаа. Дараагийн ажлаа хайхад өөр айгүйх асуудалтай байдаг байлаа. Харин одоо ч юм болохоор юм хөгжсөн нийт рүү оруулах нэг ажлын байгаад тэрнээс болоод нөгөө жинзэнүүдийн ажлаас гарч орох нь их байдаг болов. Тэрнээс биш. Тухайн үеийн ажлын хомслоос болсон баг. Тийм. Цаг үеийн нөхцөл байдлаас гэдэг шиг тийм. Тэрнээс биш нэг амар тийм нэг зүрх бол ялгаа бол байхгүй. Тийм л байна. За баярлалаа. Тэгвэл өнөөдөр өөр асуулт байхгүй маш сайн ярьсан гэж бид хоёр өөрсдөө өгнөд өнөөдрийнхээ ивентийг ингээд дуусгая. Яг цаг заваа зарцуулсан залуучууд болон оролцогчдоо бүгдэнд нь баярлалаа. За ахын устнаас уу ер нь ивентүүдээр энэ хүндээ юм өгөхгүй гачин ивент хүмүүс яриад л шүү. Яг л осоо үг. Юм тавьчаад.